За одоо ингээд нэлээд юм хүчтэй үйл хэрэг өрнөл за дайн тулаан ч юм уу тийм зүйлүүдийг хийж агаад нэг хэсэг зур амарч нэг альчлалаа тайлаад дараагийн нэг одоо үйл явдал тэр зүйл рүүгээ ингээд төвлөрөх нэг юм амралтын ах шиг мөч гардаг штеп. Тийм зүйл дээр ингээд таны төлөв тэр ч ихтэй нэг араад агаад байж идэг. Тэр одоо хугацаанд нь ингээд нэг бүх юмны ард даагч маш юм хариуцлагатай тийм байр суурийн төлөв. Тэгээд энэ дээр одоо жишээ нь ингээд бид хэд чинь юм одоо гэрэл төвтэй одоо юм буцаад нөгөө эго руугаа тархи руугаа ончихгүй байхын тулд бид нар ингээд мөнхийн ингээд нэг гэрлийн одоо төлөв буюу сүнсэн төлөв дээр л ингээд байх гэж хичээж байгаа шүү дээ тий. Тэрүүгээрээ л оршин тогтож зүг сэтгэлээ хаачгүй өөрсдийнх нь одоо тархи оюунаа тэрүүгээр удирдаад тий. Тэгвэл таны төлөв яг тэр нөгөө зүг сэтгэлийг огт хаахгүйгээр одоо хүний ингээд нөгөө оюун бодлыг маш хүчтэй тийм сүнсээр амь оруулагч эрчимтэй. Одоо тэр чигтээ ингээд нөгөө эгоны одоо эсрэг талын байр суурин дээр эгог одоо сүнсэнд тайтгаруулагч одоо буцаагаад ингээд тархи хүч авахгүйгээр одоо энэ харын хүч буцаад одоо дангаар ноёрохгүйгээр тий үргэлж сүнстэйг ингээ холбоотой байх тийм одоо үйл хэрэг дээр сүнс нь ингээд мөнхийн одоо нэг бид хэд ингээ амарч байгаа үед та амралтгүй юм шиг бид хэд ажиллаж байгаа үед та нэг амс хийгээд ингээ чөлөөтэй байж байгаа юм шиг тийм одоо төлөв. За энэ төлөв нь болохоор бүх төрлийн одоо эгоны хүчийг бууруулах тархины ингээд айдас талбарыг идэхгүй болгох үйлдэлтэй. Тэр чигтээ тархи амрагч. Оюун санааг тэ ингээд сүнсэнд бүрэн эзэмдүүлэгч тийм төлөв байна. За энтэй ингээ холбоотойгоор танд одоо энэ төлөв одоо ямар өгдөл чадар чадамж танд ингээд өгч юм гэхээр яг сүнсний үйл зорилгыг л хүн өөртөө барьж авч яг сүнс ингээд бие махан бие удирдаад яг хэрэгтэй зүйлээ хийдэж хэрэггүй зүйлээсээ татгалзаж чаддаг болох. Одоо энэ хоёр удирдлаггүй байна гэсэн үг шүү дээ тий. Замдаа бид чинь ингээд урд нь идчихсэн юм чинь ингээд идчихдэг. Тэснэ замдаа дэмий идчихтэйгээ дотроос ингээд бодуулах. Тэр бол ингээд сүнс тэрийг идэхгүй байхыг хүсчихсэн. Гэтэл тархиараа бид нэр удирдлага болоцлаад идсэн ч юм уу тий. За ингээд одоо нэг хэсэндээ яг л хийх ёстой юмаа хийгээд огт хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ сүнс бүр ингээд шууд татгалзаж чаддаг. Тийм горин байна. Тэгээ яг ингээд дотор зүнг ягштал тэгээд дагдаг. Тэр дундуур ингээд савлгаа оруулж иж одоо тархины ингээд элдв хангаа айдас бодлууд урдны юм нөгөө хэв дадлыг үүсгэж юм одоо хуучны тэр үйлдэлүүдийг ажилуулдаг системийг ингээд бүр нам даж зогсоодог. Тийм төлөв орж ирсэн байна. За тэнгууд та одоо жишээ нь энэ төлөвөөрөө бусдад үйл хийхэд хүмүүс өөрөө ирэхгүй ингээд урд нь ингээд нөгөө мэддэггүй зүйлсээ мэдэрнэ. Жишээ нь одоо ингээд аяг барихад тэр аяг өөртөө ярина гэх юм уу? Одоо бид нар нөгөө тархин дээрээ байх үед ингээ аяг ярддаг. За сууж байгаагаар эсвэл дэрэлж байгаа дэрэн дээр ингээ гараа тавихад ингээ энэ дэрний ингээ мэдээлэл уншигддаг шүү дээ. Ямар хүн дэрэлж ийсэн, яаж ийсэн, ийж ийсэн гэх жишээтэй. Зүүн бэлгийн тулаан дээр чинь хүмүүс ингээл нэг одоо байшин сав хэний байшин савын яад гээд ингээл мэдэрдэг шүү дээ тий. Тэрэн шиг ингээд нөгөө одоо бодит ийм эд материалдық зүйлүүдийн эрчим энергийг одоо шууд сүнс өөрөө ингээд уншиж чадах чадамж байгаа байхгүй юу? Тархи орж ирэхээр л энэ ингээд саад игээд байдаг. Тэгвэл яг ингээд тархи амраад бүх юм сүнсэн шилжингүүд сүнсээрээ тий одоо цэцэгтэй ярьж болно. Тэгээ хин нэгний бит хүрэхэд эсвэл одоо хин нэгний ингээд бөөрөн дээр юм гараад тавихад бөөрн ярьдаг байх жишээ тий. Тийм одоо ингээд нөгөө материалыг одоо бодит зүйлстэй ярилцах тийм одоо чадамж асууж ирж байна энэ дээр. Тэнгүү та төлөвөө аваад тий ингээд бусдад өвөл хийгээл бусдыг шууд ингээд сүнсэн дээр нь төвлөрүүлээд тэгэл одоо тэр хүн ингээд эд эрхний жишээ ингээд одоо таандаж мэдрэхийг хүсвэл тий тэр мэдээллүүд нь шууд сүнсний хооронд яриануд үүснэ гэсэн үг байхгүй юу? Одоо сүнстэй бөөрийнхэн талаар мэдээлэл өгнө ш танд. Та тэрийг барьж аваа шууд тэгж ингэж ингээд яриад явчих. Тийм чадамж ороод ирсэн. Ер нь л одоо бид нар тархи ажиллахгүй байх үед тархиа бүрэн зогсооц үед бид нэг юм юмтай ингээд нэг шав харилцаатай юм байна.
Нэвч бод. За энэ төлөвийн бас өөр өглүүд нь юу вэ гэхээр одоо нэг үргэлжийн мөнхийн нэг юм хүний нэг санаа зовнил гэдэг штеп. Тэрийг ингээд нөгөө үүсгээд байдаг. Одоо энэ нөгөө тэр үедээ л одоо өсөж дэвчих хэрэгтэй байсан өсөж дэвчих чадахгүй гацсан. Одоо нөгөө бидний хараа сориогоод авч чадахгүй гацаагаа туулж чадахгүй гацсан байгаа тэр үеүүдийнхэн одоо юм сэтгэл мэдрэмжүүд хүнд ингээд зовир болж мэддэг. Ирээдүйдээ санаа зовнох зовир өөрийнхөө байж байгаа санаа зовнох байдал нэг зовнох байдлаар илэрдэг. Яг л тэнд нэг саатыг давж чадаагүй те. Энд нэг одоо хийх ажлаа хийгээгүй дээ гэдэг тийм мэдрэмж бидэд ингээ байнга санаа зовнил болоод. Тэгээд энэ зовиртой энэ мэдрэмжийг мэдрэхгүйгээр тэг ингээ хүнийг ингээ амраахын тулд таны төлөв за яг одоо тэр хүний нэг хийж чадаагүй саад бэрхшээлүүдийг дагуулгах чадамжтай. Тэгжиж тэр хүнийг яг одоод нь тэг ингээд өнгөрсний юм таталцал зовлон зовир үүсэхгүйгээр яг сүнсэн дээр нь байлгаж тархийг ингээ идэхгүй болгодог. За өөр ямар чадамж байна гэхээр одоо нэг дотоод дээр төвлөрдөг сэтгэлийг өрөн байхгүй болгодог. Бүх юм нэг бүтэн талаас нь харах. Бүтнээр сэтгэх, бүтнээр бодох. За тийм одоо нэг чадамжуудыг өгдөг хүнд хүнийг өөрөө ирэхгүй тийм болгочтой гэсэн. Тэнгүүд одоо жишээ нь бид нар ингээд өргөөн дээр за юу их вэ яах вэ гэл ингээд бодох нь дутуугаараа бодож тэгээд өмнөхөөр ингээд бодохоор ингээд өргөөний ирчмээ буулгачаад байгаа штэ тий. Тэгвэл эсэргээр нь одоо яавал бүтээх үү яавал хийх үү гэдэг юм дүүрэн сэтгэлээр ингээд хандаж хийх юм бол одоо биднээс ингээд шал өөр санаа, өөр сэтлүүд, өөр юмнууд гарнаа гэдэг чинь. Тэг хүнийг ингээд бүтэн байдлаар бодвол сэтгүүлж мэдрүүлтгэл ийм төлөв байна л та таны төлөв. Тийм учраас ингээд бид хэдэг үйл хийгээгүй араа дагаад танд одоо ажил нь орж ирсэн. Үйл хийгээ байж явах үед те та илүү чөлөөтэйгээр энэ ажлаа хийнэ. За ерөнхийдөө ийм чадамжийг өгдөг, ийм төлөв ороод ирсэн байна гэж хэлж байна. Тэгээ одоо ингээд нөгөө эргэтэн системүүд хүртэл бүтэн чадлаараа ажиллахын тулд яах ёстойг хэлж өгнө гэж. За тэгээ хоёр дахь төлөв яг хийх ёстой нам хийлээ гэдэг хийхгүй юм дээр одоо нам зогсоодог. Хойш нурагч ерөөсө тавилахгүй яг цагийн имийг цагт нь хэлэгдэг. Тэгээд энэ нь ингээд танд ингээд одоо цаанаасаа орж ирэхтэй юм хоёрсан байдлаар орж ирнэ. Ингээд хоёр өөр тусдаа шийдвэр гараад алийг хийх гэхээр алийг хийж чадахгүй ингээд гацах байдал үүсэх юм бол та яг одоо нөгөө юм дээрээ тархин дээрээ зүрхэн дээрээ хоёр хүсэл зэрэг хүсэгдээд хоёулаа хийгдэх гэхээр аль аль нь хийгдэж чадахгүй махан би гацж байгаа юм шиг тийм мэдрэмж аавна гэдэг аахгүй. Тэнгүүд нь та шууд сүнсэн дээрээ төвлөрөөл яг одоо тэр сүнсэн дээрээ ингээд одоо дандаа сүнсээр ингээд юм ингээд хийдэг болох. Ийм одоо таныг дадал руу оруулангаа бас хүмүүсийг ийм дадал руу оруулдаг. Тийм төлөв байна. Тэгэж одоо ингээд яг одоодоо хийх юм гэдгээ ингээд зөв байж авч суучаад тэгвэл ингээд бүр айгуу тийм сонир мэдрэмж төрнгээд байхгүй. Бүр аль алийг хиймээр гэхдээ аль алийг хийж болохгүй юм шиг бүр тийм гацсан шалгаанд орох мэдрэмж. Энэ төлөвийн чадамж нь одоо тийм маш юм хурц байдлаар илэрнэ. Тэгээ яаж гэхээр яг л одоо хийх ёстой юм хийхгүй л бол маш их зовоод байгаа мэдрэгдэнэс. Өөрөөр хэлбэл сүнс өөрөө ирэхгүй ингээ хүчээр одоо яг одоо хийх юмроо ингээ хөтлөж байгаа. Тэр дунд сарниулаад байгаа элдв ханган одоо давхар хийх бодол санаануудыг бүгдийг сүрж байгаа учраас тэг яг одоо их юм аа хийхгүй бол зовоод байгаа юм шиг мэдрэмж авахар тийм юм байна. За яг энэ болгонод танд үзүүлнэ тэгээд бас бусдыг чи юм болгоно гэсэн утгатай шүү дээ тий. За тэгээд 3 дахь төлөв нь болохоор ийм маш хүчтэй одоо өөнтгөлдөг төлөв байна. Яг ингээд нөгөө сүнсэндээ байхгүй байгаа бүх юмн дээр ирүүлнэ. Тэгээ яг нөгөө одоо хийхсээр хийхгүй байгаа мэдрэмж нэг тохиолж мэдрэгдэн. За өмнөх хоёр төлөвүүд нь тэгин тий. За тэмүүд 3 дахь төлөв нь болохоор ингээд яг энийг хийчих гэж юу яагаад идэх гэдэг шиг ингээ юм болгоны ингээд шал хэрэггүй зүйлсүүдэд төвлөрүүлээд байгаа тийм одоо мэдрэмжүүд дээр ирүүлнэ. Өөрөө ирэхгүй өөнтгч болол их юм бол та ингээд сүнсэн дээрээс бүрэн төвлөрөх хэрэгтэй байна гэд сүнс нь одоо таны тархийг өөлж байгаа ах нь ш. Өөртөөгөө нийцүүлгээд
За тэр нь яг энэ төлөө ороод ирэхэд айгүй хэцүү. Яагаад гэвэл юм болгоныг өөлөд өөнтөглөд юмны ингээд аль болж бүтггүй бүх юм дээр ингээд төвлөрөөд хэлдэг наад төлөвч нь. Тэнгүүтэндээ за би өөрийнхөө одоо сүнсээрээ байхад тахны ингээд саад болж байгаа бүх юм өөлөд цэцлээд тий яг сүнсэн дээр ирчихгээл одоо команд өгөөд үйл хийчихнэ гэсэн үг. За бусдыг гэсэн та юм болох шүү за. За энтэй холбоотой бас орзаасаа шороо атгах гэж үг гэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл цаг ямагт үр өгөж гаргаж ах, үр бүтээл гаргаж ах, үр дүн гаргаж ах. Одоо тийм байр суурьлаа бусдыг оруулна. Өөрийгөө ч гэсэн тэгж оруулна. Одоо хэрэггүй цаг хугацаа, хэрэггүй зүйл гэдэг ойлголт байхгүй ба тий. Одоо тэр хүний өглөөнөөс орой хүртэл шөнө унтж байгаа цаг хугацаандаа хүртэл үр бүтээлтэй нойрсох. Гэт ингээд юм ингээд хамгийн үр бүтээлтэй байдлуудыг үүсгэх тал дээр таны одоо төлөв бас ажиллах нэ. За тэгэл яг гаргах үр дүнгээр гаргацсан бол ахиж нэмж хийхгүй шууд зогсно. Гэл бүр нөө цаанаас юм хүчтэй удирдлага орж ирэх гэдэг. Яг л хийх юм болсон. За одоо яг унт гэвэл унт. Нэг юм. За тэгээд яг одоо бусдад үйл хийхэд яг бас ингэ. За одоо энэний цаана ингээ ахаад хоёр төлөв байна. За дараагийн төлөв нь болохоор одоо ингээд өөрсдийн сүнснийх нь хамгийн одоо өсөж хөгжих тэр нэг замын татах үйл хийх юм. Одоо сүнс өсөж хөгжихийн тулд бүх ингээд нөгөө одоо айдас гацаа санаа зовнилуудаа дааж тулах хэрэгтэй тий. Тэгжээж тэрний цаана нөгөө сүүдрийн цаанд бэлэг ирнэ гэдэг шиг бэлэг нэрж идэг. Тэгжээж хүн одоо хөгжсөн мэдрэмж авч идэг. Хөгжил дэвшлийн мэдрэмж авдаг тий. За тэгвэл одоо хүн яавал хөгжил дэвшлийн сүнс болгон өөрийн тийм хөгжил дэвшлийн замтай. Хүн болгон өрмөц аргаар яг өөр өөртөө тохирсон аргаар одоо хөгждөг тий. За жишээ нь одоо сүнс нь таныг ямар аргаар хөгждөг? Яавал одоо сүнс нь ингээд хүслээ биелүүлсэн мэдрэмж авдаг вэ гэхээр одоо юмнаас цухтаах биш. Шууд юм нүүр тулдаг. Тэгэд их яг тийм нүүр тулцсан үедээ та их тайван амгалан болчдөг. Яг тэгвэл яг тэр нөгөө айцтайгаа нүүр тулаад эхлэхэд таны дотроос жинхэнэ таны ингээд нөгөө сүнсний тий энэний цаана гарч чадна гэдэг тийм маш хүчтэй итгэл болж идэг учраас та тайван болчдөг. За яг энэ үедээ одоо таны хөгжил авсад ирж идэг гэдэг чинь. Таны хөгжлийн зам бол энэ шууд нүүр тулгацсан. За тэгвэл тэ ингээд та жишээ нь ингээд тань дээр ингээд маш хүчтэй за өнөө маргаашгүй болцсон за хот хавдартай өвдсөн хүн ирлээ гэж бодъё. Та одоо зогтохгүй шууд нүүр тулаад тэр хүнийг эдгэж чадах бүх зүйлээ хийн гэд итгэхэд сая тэрний цаана тэрийг хийж чаддаг төлөвийн одоо шинэ эрчмүүд буугаад таны сүнстэй чадамжид хөгжиж идэг. Тэгээ тааж тэрийг мэдээд өөрөө нанаа хөгжиж идэг. За яг энтэй адилхан тий аль болох ингээд урд нь давж тулаагүй бүх юмных урд нүүр тулаа зогс гэж юм тань. За тэгэл ял таны чадамж илрээл байдаг. Чадахгүй гэл нэг юмаа хийгээл нэг юмдаа тойрол тий шинэ юм руу орохгүй ингээд хоошоо ухраад ах юм бол та сайн унтарч идэг. Бүх бие чинь ингээд тий өөрийн ирэхгүй хөгжил хуслаа нэгчээдэг. Амар тайван байдгүй тий. Тэгээ энээсээ гарах аргаа ингээд ирэл хийлээж олдгоо. Зүгээр л одоо таны сүнс бол зүгээр л ингээд хөгжиж хувьсгын одоо маш их хүсэл тэмүүлэлтэй сүнс юм. Шинжлэгдэх шин зам өөртөө татах нэг дуртай гэсэн үг. За яг энтэй адилхан ингээд хүн болгон өөр ингэсэн арга барилаар одоо сорой даваа туулж тий өөртөө ирэх хөгжил төвчлийг авчиж идэг бол та яг тэрийг нээж өгдөг бусдад. Таны төлөв. За өшөө бас одоо нэг төлөв үлдсэн. За тэр нь юу вэ гэхээр нэг юм дүүрэн жаргалтай мэдрэмжээр бүхнийг үлдэх. Маш тийм хангалуун жаргалтай дүүрэн байдлаар үйлцэн болгон яг тийм дүүрэн байдлыг бий болгодог. Тэгэхээр юу хийвэл та жаргалтай байна? Юу хийвэл танд ингээд бүх юм сайхан санаж байна? Босод төвхтэй юм шууд хэлэг бай. Тэгээ тэрийг гой бэлхаад аж аргалтай мэдрэмжээрээ хий.
Тэндээс чи ингээ бүх юм гоё дүүрэн бүтэн гарнаа гэж хэлж. За ийм одоо төлөвүүд танд ороод ирсэн. Яг одоо цагийн сүнсний хувьсгалыг, сүнсний үйлдэлийг тулгаад байж гинэ гэж. Мань нэг юм сүнсний шин зорилго, шин одоо үйл хэрэг ороод ирчихжээ наадах нь. Одоо таны ингээ өмнөх арга барилуудаа тавьж явуулаад яг саний ингээ төлөвтөө тасаад яг энэ одоо байдлаараа одоо сүнсний ард тагч бол энэ бүх хүмүүсийн сүнсний ард тагч. Бүх хүмүүсийн сүнсний итгэл найдвартан. Юу ч болж исэн тань дээр ирэхэд бүгд сүнсэн дээр ирж идэг тийм байдалтай болно. За ингээд нэгсэн өмнөх бүх замдал ингээд одоо балруулдаг датаа юм шиг тий. Яг бол тэр ингээд дандаа таны ингээд сүнсээ ойлгох гэж явж исэн тархины одоо үе байсан. Одоо тэр өмнөх замууд шууд хаагдаад дараагийн ингээд шин зам нэгдэж тань дээр. За ингээд бүх зүйлийг бүтэн байдал руу шилжүүлж авчаас танд ингээд бүрэн ангаах чадамжууд орж иж байгаа юм байна. Одоо хүн яг одоо сүнсэн дээр ингээ хийх юмаа хийгээд яг жаргалтай тий өөр юу ч санаа зовдохгүй ингээ байж байгаа үе тий хүн хамгийн ив ирүүл сав саруул хамгийн цаг золбоотой хамгийн их хүсэл тэмүүлэлтэй хамгийн их үр өгөөжтэй байдаг гэж. Тэгэхээр одоо тань дээр ингээд яг тийм байгаа учраас хүн болгоны зүг сэтгэл дүүрэн тий оюун ухаан тэлмэл тий би энэ ингээд өвдөх шалтгаангүй яг хүслээрээ байж байгаа учраас. За тэгэхээр таны ингээд үүлийн арга барил тэр чигт өөрчлөгдөх юм байна. Дандаа ингээд бүхэл олох дээр нь л ажиллах нь шүү дээ. Аж аргалтай бүхэл өсөлт хөгжилтэй олох дээр. Юунд өвчин гэдэг үг байхгүй. Аж аргал гэж үг байхгүй болно. Яг бол тэг ингээд өвчин зовлон гэдэг үгэнд хүн өөрөө айгаад тэндээ гацаад жаргалыг хүсэж ирэхгүй тийм байр суурь руу очдог. Тэгвэл танд ингээд бүх өвчин зовлон шаналыг ингээд шийдэх одоо бүхэл болгох тэр сүнсэн дээр болгох чадамжууд байгаа учраас хүмүүс жаргалын тухайч бодохгүй зөв бүхлээрээ яг өөрөө байж хатаа жаргаад иж гин гэсэн үг. Дотроо өсөхгүйгээр жаргана гэх юм уу? За ийм төлөвтэй алжээ та.